За, кофе их ойлаа. Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр би кофений талаар ер нь бичлэгээ гэж бодлоо л да. Кофе, эспрессонд хитрхи их ач холбогдол амьдралдаа өгöd байгаа юм шиг санагддаг л да. Энэгээр ямар нэгэн мөнгө хийж байгаа юм байхгүй. Зүгээр л тэр чигтээ хобби. Би сүүлийн 6 сарын хугацаанд кофений машин дээр яаж кофе хийх вэ, эспрессо хийх вэ, long black гэдэг австралиудын нэрлэлтэйгээр американо гэдэг нь шүү дээ. Тэрийг яаж хийх вэ гэдэг талаас айгүй судалсан, бас туршиж оролцсон. Тэгээд энэ жижигхэн нөхөртэй болохоор хамтдаа өглөө болгон одоо кофе хийж байгаа. За, энэ машиныг би найдлан жилийн 2025 оны 7 сард худалдаж авсан. Монголд нэг кофений мэн лөө тэднийхээс худалдаж авч ирсэн. Энэ кофений машин юугаараа давуу талтай вэ гэхээр HR+ буюу юуныхын кофенийхэн даралтыг заавашгүй нэг хүчээр 9 бард барих биш, өөрөө ингэж юугаа grind settings-ээрээ тааруулах боломжтой юм шиг байгаа. Миний ойлгосноо шүү. За, кофений машин дээр дагалдаж ирдэг зүйл нь болохоор ийм юу одоо тэгээд Sufroth-ийг аягтайгаа энгийн tamper хоёр өөр төрлийн basket cupтай. Нэр нэг юм дуртахад болохоор энэ болохоор 58 мм-ийн ийм basket ашигладаг. Та сайн харах юм бол надад хоёр төрлийн иймэрхүү юу байгаа. Нэг нь болохоор ийм доогуур иймэрхүү classic espresso-ны хоёр одоо гойжих цорхтой. Гэсэн double shot-д хоёр өөр төрлийн тус тусны single shot гарах боломжтой. Энэ болохоор open bottom-тай porta filter бас ашигладаг. Надад болохоор энийг ашиглах нь илүү сонирхолтой харагддаг. Яг тэгэхээр ингээд кофе яаж extract хийж байгааг ингээд шууд харах боломжтой. Coffee enthusiast-уудад зориулсан ийм open cup байгаа. Саяны харуулсан зүйлсүүд болохоор зөвхөн энэ кофений машинтай дагалдаж ирдэг зүйлсүүд байгаа. За, тэрнээс гадна би Fallowing Opus гэдэг grinder-ыг ашигладаг. Энэ болохоор conical bore grinder. Яг үнийг хэлбэл тийм сайн биш байхгүй юу? Би зүгээр л одоо нөө брэндд нь болоод авч исэн. Тэгээ өгний хувьд гэсэндээ арай боломжийн гэж бодоод авсан боловч яг миний хүсэж исэн шиг сайн гарц гаргадаггүй. Айгүй их наалтдаг жоохон онцгой grinder уустаас. Тийм учраас заавашгүй усаар нь орох шаардлагатай болж өөрсөн. WDT tool-ыг бол хэрэгэлдэг. Энийг удахгүй кофен дээр яаж хэрэгэлдэг талаар бас илүү тодорхой харуулад өгнө. Dosing cup шууд энэ дээр одоо кофе халихаас сэргийлсэн иймэрхүү dosing cup ашиглаж байна. За, би tamper-ыг боловсруулсан. Энэ болохоор өөрийн тиймэрхүү pressure-тэй tamper. Одоо иймэрхүү нэг хавтгай юм doser байгаа. Яаж юм? Одоо кофений тараалтыг сайжруулдаг юмрхүү давхар зүйл ашиглаж байгаа. Надад хоёр төрлийн pack screen байгаа. Нэг нь болохоор зүгээр л нэг хямдхан темүүдээрээс авч исэн pack screen. Энэ үнийг хэлэхэд бол баг ямар ч хэрэгцээгүй. Тэрний оронд болохоор энэ бас л зүгээр хятадынх л та. Гэтэ энэ pack screen нь болохоор арайчхан өөр 1.7 мм-ийн зузаантай ийм сараалжин төмөр шиг. Энийг хийсэн тохиолдолд бараг 0.5 г-ийн одоо кофег хэмнэхээс гадна grind settings-ээ арай жоохон одоо coarse болгонгод амтны чанарнд бас дээрэс нь ялгаа гардаг. Энэ машины хувьд ярих юм бол хойноо болохоор эн чинь бараг 2 литрийн усан танктай байгаа. Маш хөнгөн. Одоо би энийг бараг ингээд нэг гараараа ингээд бүтэн ингээд өргөх боломжтой. Prep time-а өөрчилж болдог, температураа өөрчилж болдог, steamer нь айгүй дайггүй санагдсан. Нэг ганцхан одоо энэ дээр нэг жоохон онцгой санагддаг зүйл нь жишээлбэл би яг classic Италийн espresso хийж байгаа тохиолдолд нэг харьцан хоёртойгоор одоо ус кофенийхаа хэмжээд харуулах ёстой байдаг л да. Тэгтэл би double shot-ны хамгийн одоо бага усны гарцыг нь сонгоё гэхээр 50 мл уснаас доошоо ордоггүй. За, тэгэхээр миний одоо кофений гарц нь өөрөө ч гэсэндээ 50 болж ээж энэ ерөнхийдөө бол дуусч байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг би 18 г кофе ашигласан тохиолдолд би 36 одоо грамм эспрессо shot гаргая гингүүд тэр нь double shot дээр дарахаар хамгийн одоо бага хэмжээнд 50 г-аар л гарч ирдэг гэсэн. Яг уу мэдээж хэрэг би single shot-ны юуг бол ашиглаад 35 дээр тавьчих болно. Яаж болдог үг нь би сайн мэдэхгүй байна. Яг энэ дээр даралтын ялгаа гардаг юм уу? Миний бол үзнэр бол тэгж их даралтын ялгаа бол гардаггүй. Энэ юуны pressure-ийнх нь болохоор энэ голын pressure-ийн одоо заалт нь нэлээд ажгүй олон бартай заадаг. Бараг 15 бар, бараг 20 бар зааж байна. Espresso range дээр бол барихад хайрцангуй мэдээлэл сайтай гэж бас тооцож болно. Асалт болон халтын хувьд болохоор яаж ч бодсон юунаас бол хурдан кофе шоп байдаг одоо том машинуудаас бол хурдан. Яг тэгэхээр тэр чинь модуль нь хамаагүй өөр учраас гэтээ
одоо кофе шопын машинуудыг би эспрессо хийж явахдаа юугаа халах бол боломжгүй. Одоо стимер бол халах боломжгүй. Тэгэхээр одоо back to back олон кофе хийн гэж бол байхгүй. Гэрээ хэрэглээ нэг шот хийчихэл за тэрэн дээрээ сүү их юм бол тэрэн дээр ямар ч асуудал байхгүй. Плюс биш загвар нь доторх халах одоо механизмын тэр юу н одоо блок нь гэх юм уу тэр усыг чинь халах тэр блок нь энийх нь арай дээр гэж би сонссон. Энэ яг би яг сайн мэдэхгүй л дээ кофенд дөнгөж ялангуяа эспрессонд ороод дөнгөж 6 сар болж байгаа учраас миний мэдхэд мэдлийн хүрээ бол нэлээд хязгаарлагдмал. Энэ удаад ашиглаж байгаа кофе болохоор юунд хотод Улаанбаатарт байдаг Papa Cafe гэдэг газар байдаг. Эдний кофе нь Manila хэрэглэсэн кофенуудаас одоо single origin кофенуудаас хамгийн боломжийн үнэтэй бөгөөд хамгийн шин тэгээ дажгүй амттай гэж хийж болно. Өөр одоо E-Mart-д бай зарагддаг кофений ерөөсөө Jax энтриг Jax жоохон хуучран кофе зараад дит юм. Надад тэр нэг таалагддаг. Яг хүн ил сонголттой. Яг 17.8-аас 17.9-ийн хооронд л кофеныхаа юг барих гэдэг үгүй. Гарцаа сайжруулахын тулд ус цацчихж байгаа. За тэгэнгүүтлээ WDT төлөөрөө тараагаад өгнө. Ер нь хүмүүст гэж хэлэхэд Fellow-ийн Opus grinder-ыг битгий аваарай. Үнэхээр таархан grinder бүр. Энэ тараагчаа дээр нь тавьж байгаа сайхан тараагаад өгнө. Кофе маань хангалттай тэгшин болоод эхэлчихин гэсэн үг эндээс харах юм бол. За тэгээд temperature чинь double tamping хийж жоох эргүүллээ. За ингээд double tamping хийгэнгүүт кофе маань гоё тэгшин гарчин гэсэн. Hybrid-д дагалдаж ирдэг өөрийнх нь темпер нь болохоор юм нөө долгиосын юм хэлбэртэй байдаг. Энэ дээр бол цаад санаа нь болохоор одоо усны тараалтыг жигдлэх зорилгоор одоо иймэрхүү паттерн өгсөн тохиолдолд кофе маань илүү одоо гарцсан сайжирна гэж тооцдог боловч үнийг хэлэхэд бол Lance Hedrick-ийн видеоноос үзэх юм бол баг ямар ч ялгаа гараагүй. За тэгээд дээрэс нь pack screen-ийг хийлээ. Таглалаа. За энэ удаад ямар ч зүгээр энгийн эспрессо хийж үзье. За би энэ дээр өөрчлөсөн тохиргоо гэх юм бол хайр цагнаасаа юуны дабл шотных нь усны хэмжээ 65 байнууд аль дээр тавьсан байдгийг. Би энийг хамгийн бага дээр 50 дээр тавьсан байгаа. Температураас нааш цааш нь хөдөлгөж болд юм л гэхдээ 93 надад арай зүгээр санагцсан. Brew time гэдэг лөөдөөс. Тэрийг нь би 7 секундээр барьж үзсэн, 5 секундээр барьж үзсэн. Тэгэл 6 секунд тавьцаал илүү зүгээр санагцсан л та. Oh no. Усаа их мартчих. Энэ ихтэй бараг 36 мл-ийн бараг гарц шиг бараг л харагдчихэ да. Баг зэргийн sour. Янз бүрийн тийм тэнгийн амт бол байхгүй. Эспрессоны хувьд бол аюу гой эспрессо гарсан. За миний уух дуртай нь болохоор long black байдаг. Long black американоос ялгаатай нөх юм бол усаа эхэлж хийгээд дараа нь усан дээрээс кофе шотыг хийдэг. Американо бол эспрессо шотыг шингэлдгээрээ арайч өөр. Юугаараа өөрөө ихлээр илүү visual талтай. Гэтэ бас амтны хувьд ямар ялгаа гардаг вэ гэхээр эспрессо шотн дээрээс ус хийчингүүд энэ хөөсийг ерөнхийдөө тараагаад алгуулах шүү дээ, байхгүй юу? Би усаа доороо хийчээд дээрээс нь одоо шота хийх юм бол эспрессогоо шууд одоо дээрээс нь гажуулах юм бол хөөсөн дээрээ тунж үлддэг гэсэн. Тэгэхээр эхний хідэн балгалтын явцад энэ хөөсний нэг тийм гашуундуу амт нь илүү мэдрэгддэг гэсэн. Юу болохоор американо болохоор тэр нь dilute болоод хөөс нь өөрөө шингэн дотроо ороод одоо доор нь байгаа кофений амт нь арайч хөөр болчихно гэсэн. Энэ болохоор эхлээд хэдүүлэнгийн амсж байгаа хэсэг нь хөөс нь илүү байдаг учраас илүү тэр нөгөөний гашуун мэдрэмжийг бол өгдөг. Доошлох тусмаа илүү аром маань мэдгэн гэсэн. За нэг эспрессо шот хийсний дараагаас би сүүтэй кофе явчих дөө. Хэдүүлээ нэг зүгээр сүүт спорт хийж үзээдг. Миний латте арт бол үнэндээ хог шүү. Би нэг латте угаасаа уугаад байдгөө. Тэгэхээр дээрэс нь нэг хоолн бэлдэг учраас ер нь нэг муухан баристагаас ч муу латте арттай. Сүүх хөсрөлт нь бол яаж ч бодсон кофе шопуудын шиг одоо юу гэдэг 15-20 секунд дотор бол хөсрөлөхгүй. Энэ бол сая бол нэг ойролцоогоор нэг 50 секундын
50 секундын хугацааг бол авсан. Юу хийхин тулд бол капучино хийж байгаа бол арай жоохон хурдан байж магадгүй. За энийг ч одоо харуулаач яах вэ? Энэ кофений машиныг би анх авсан шалтгаан нь болохоор Монголд яг кофений машин судалж явж байхдаа яг мэдээж хэрэг том одоо их дэлгүүр мэлгүүрүүд болохоор Breville-ийн кофений машин тэр бол байсан. Гэхдээ хиний та Lance Hedrick гэдэг YouTube-ыг мэдэх бол тэр нэлээд кофений одоо нэлээд лаг эксперт гэж хэлж болох нэг хүн байдаг. Энэ кофений машиныг бол баг B+ tier дээр хэдэл тавьжсэн. Яг нь энэ бол мэдээж хэрэг одоо юу гэдэг Gaja Classic ч юм уу тиймэрхүү жинхэнэ Italian made team кофений машины хажууд бол үнэхээр хаанч бол хүрэхгүй. Гэхдээ миний одоо өдөр тутмын хэрэглээнд дажуу гоё espresso shot, long black эсвэл зарим нэг үед ингээд latte уумаар байх юм бол хангалттай гаргацдаг. Юуны халалтын хувьд ч гэсэндээ ямар ч асуудалгүй. Хямд үнэтэй мөн дээрээс нь хүссэн кофег чинь гаргацдаг хамгийн дажиг кофений машин шиг санагдсан. Дээрээс нь манай гэрийн aesthetic-т энэ цайвар өнгө нь айгүй гоё харагддаг учраас энэ кофений машин бол дараагийн хэдэн жилдээ бараг солигдохгүй байх гэж би бодож байна. Энэ кофений машиныг анхлан суралцагчдад санал болгох уу гэвэл мэдээж хэрэг. Бутлагчаад бас дээрээс нь тусдаа авах хэрэгтэй л дээ. Тэгээ бутлагчууд одоо нэг үе бодвол харьцангуй хямд болон хаанаас л авах боломжтой байгаа. Ирээдүйд дахиад өөр кофений бичлэгүүд хийх бах. Энэ удаад ингээ өндөрлөд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай.